Чингис хааны төрсөн нутгаар тойрж дэлгүүн болтогд мөргүүлэхийе гэсэн бодол бол миний удаан жилийн хүсэл эрмжил байсан. Тухайн жил би ажлын байр дарын байхлаараа Монгол улсаар ариун удаа очиж байсан боловч элдв жилийн шалтгаанаас болж энэх хүсэл минь ердөө биелэгдсэнгүй. Тэгвэл өнөө жил хижиг суларч хөлийн чааж тавигдаад улс гүрэн хоорондоо бон таан нээж явуулж ихэсэн энэх сайхан жавшааны ашиглан би энэх хүслээ биелүүлэхийн төлөө 7 сарын 19-ний өдөр Хөх хотоос салж Улаанбаатар жиг морцсон. Улаанбаатарт нэг өдөр амарсныхаа дараа 7 сарын 21-ний өглөө бид хэдүүлэн Чингис хааны төрсөн нутгаар аяллаа эхлүүлсэн юм аа. Тэр өдөр бид 92 улаан манай хөр охин дүү жи хүүхэн дэргүүл Монгол улсын жолооч Сэрэн Чимдугайгийн замчлагдаар Улаанбаатараас салж Хинтэй аймгийн Дэлгэр хаан сумын хаяанд байдаг Хөдөө аралд очсон юм аа. Тэгвэл олонний мэдээжээр Хөдөө арал бол Монголын нууд товчон гэдэг ийм агуу бүтээлийг бичсэн газар байгаа. Тэгвэл Монголын засгийн газраас Монголын нууд товчон хэвлэгдсэн 750 жилийн ноёгийг биелүүлэхийн төлөө тэнд хөрөн улаан гандир чулуугаар өндөр том чулуун хөшөө босгосон байна. Орчмын жил бас энэ чулуун хөшөөнийхэн хажууд шинээр мозаикийг барьсан байна. Тэгвэл бид энэ чулуун хөшөө болоод мозаикийг тойрж үжиж сонирхсныхаа дараа талын шар жамаар давхиж тэр оройд нь Хинтэй аймгийн төв Чингис хотод очоод буудалжээ. 7 сарын 22-ны өглөө бид хэдүүлэн өглөөний цагаан ууж барсны дараа Чингис хотоос гарч энэ удааны аяллалын хамгийн гол зорилго болсон Дэлгүүн болтог зүг морджээ. Тэгвэл олонний мэдээжээр Дэлгүүн болтог бол богд эжийн Чингис хааны яг төрсөн нутаг юм. Тэр нь одоо Хинтэй аймгийн Дадал сумын хараанд байна. Онон мөрнө Баруунхууд хөвөн дээр байрласан Дадал сум нь зураг шиг сайхан гоё үзэмжтэй орон байсан. Мөн ч энэх ой моттой, уул устай, үүс ургамалтай, аршаан болог ундарч нуур бүрдэн мэлмэлцсэн гоё орны хойд уулын бэлдээр Чингис хааны төрсөн нутаг Дэлгүүн болтгийг дурсгаах мөргүүлийн газар сүндэрлэн үжигдэж байдаг. Тэгээд бид догдолсон сэтгэлээ дарж ядан энэ мөргүүлийн газар очиж мөргүүл даатгалан хийжээ.
Гэлүн болтогд мөргөж барсныхаа дараа бид хэдүүлэн Чингис хааны багын үед ууж умдалж байсан Хажуу болог гэдэг газар очсон юм аа. Тэгээд тэнд очиад Хажуу бологын тунгалаг чивэрхэн амттай усыг нь ууж амтлаад дахиад эндээ салаад 3 нуурын хөвөнд байршиж байгаа амралтын газар очиж хоногсжээ. Улаан сарын 23-ны өглөө бид хэдүүлэн үлэн чагаан ууж барсныхаа дараа дадал сумаас салж онон мөрний хот хөөгийг жахлан баршаан бараг 130 км яваад тэдэргэн онон мөрний уршаан туулаад Хинтэй аймгийн Бяндар суманд хүрсэн юм байна. Тэгвэл энэ Бяндар суманд бол яханда 1200 бөгөөд 6 онд Чингис хаан энэ дээр их л хуралтай хуралдаж их Монгол улс байгуулсны үн жарлсан байна. Тэгвэл энэх түүхэд учрын явдлыг тусгай тэмдэглэхийн төлөө энэ Дохын орны засгийн газраас том нэг 3 бүдүүн хурцлуу ачраад энэ дээр нэг өндөр чулуун хөшөө босгосон байна. Тэгвэл орчмын жилийн чулуун хөшөөний хажууд нь бас 9 хөл чаан тухтай сайхан мозойгийг барьжээ. Тэгвэл бид энд очсныхаа дараа энэ чулуун хөшөө болоо мозойгийг сонирхоод орой болоход бол Чингэр мандал суманд хүрээд тэнд хоногжжээ. Улаан сарын 24-ний өглөө бид хэдүүлэн чай ууж барсны дараа Чингэр мандал сумнаас салж мөн энэ сумны хараанд байдаг хар зүрхний хөх нуур гэдэг газар очижээ. Энэ газар хар өнгөтэй зүрхэн хэлүүртэй нэг уул байдаг. Уулныхан дор нь 2 нуур жирэгчээ байна. Их шиг нь одоо хаан нуур гинэ. Баг шиг нь хатан нуур гинэ. Тэгвэл нуу товчааны тэмдэглэсний үндэслэл 1189 онд энэ Монгол аймгийн нэг бүлэг жугууртан аймгийн төрөөчүүд энэ дээр хуралдаж энэ Тэмүүжинийг бол Чингис хаан гэсэн чул өргөмжилж хаан ширээн дээр жалсан байжээ. Тийм учраас энэ газар бол одоо Монголын түүхэн дээр бас нэлээд нэр алдартай юм газар юм аа. Бууж ирснийхаа дараа нуурны хөвөн дээр одоо дахин жил одоо хуралтай хийсэн тэр газарт бас сонирхож үзжээ. Энэ дээр бол одоо Монгол улсын засгийн газраас энэ дахин жилийн энэ түүхэд явдлыг дурсахын төлөө энэ дээр Чингис хаанаас Лэгдэн хаан хүртэл энэ Монголын хаан тулсын 429 жилийн хооронд илэрж гарсан 36 хааныг бол модон сэлмэрэл сэлээд энэ дээр дахиж байна. Хар зүрхнээ хөх нуурыг үжиж барсныхаа дараа бид Чингис хааны үлгийн нутгаар тойр сонирхох үнсэн зорилгонд илүүсэн тул Улаанбаатардан бочоод ирсэн байна. Тэгвэл энэ удааны аялал хөдийгээр 4 өдөр дотор багтаасан боловч бид очих нэгсэн газардан бүр очиж мөргүүл даатгал хийнэ гэсэн санаагаа бүр илтгэж чадчихжээ. Иймээс миний санаан дотор бол туйлын дүүрэн баяр сонтой ханамжтай байна. Дээд сайн дээдэлж томчуулан хүндэтгээд бол манай монголчуудын хамгийн эрхэм дээд зам морол юм аа. Иймээс манай энэ эрхэм дээд зам морол монголчуудтайгаа хамт мөнх тэнхрийн ивэл дор мөнх оршид хурай